За бид нар одоо Сонгон хайрхан дүүргийн 3 дугаар орооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Сонгон хайрхан дүүргийн спорт цогцлборын гадны спорт цогцлборын одоо барилгын ажлын явцтай танилцж байна. За энэ барилгын одоо үндсэн одоо чиг үүргүүд нь болохоор хөлбөмбөгийн талбай бүхий одоо цэнгэлт хүрээлэн байна. Өөрөөр хэлбэл одоо Азийн хэмжээний тэмцээн уралдаан авах боломжтой ийм хөлбөмбөгийн стадион байгуулагдж байгаа гэж ойлгож байна. За үүнээс гадна иргэд залуучууд чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлэх ширээний газрын теннисний ийм 2 корттой байгаа. За мөн 3-ыг үржих 3-ын 3 том талбайтай байгаа. За мөн одоо иргэд чөлөө цагаа өнгөрөх ийм бас барилга байгууламжууд баригдсан гэдгийг хэлье. За одоо энэ барилгын ажлын явц бол үндсэндээ 85% байгаа. Одоо газар энэ хөлбөмбөгийн талбайн хамгийн сүүлийн тэгшлэгээ хийгдэнэ. Хамгийн сүүлийн тэгшлэгээ хийгдээд энэ нөгөө хөлбөмбөгийн талбай маань бас усны урсц уклон гэж нэг юм байдаг. Энийг шийдчихнэ. Энийгээ дараа зөөлөвч материалаа тавиад тэгээд нөгөө одоо хиймэл зүйлгээ байгуулад энэ хөлбөмбөгийн талбайн ажлын одоо гол хэсгэнд бүрдэнэ. За үүнээс гадна тойрсон хөнгөн атлетикийн тартуун замтай байхаар бас төлөвлөгдсөн байгаа. За мөн одоо үзэгчийн суудаг зэрэгтэл хэсэгтэй байхаар ингэж төлөвлөгдсөн. За ингээд энэ хойдлын харагдж байгаа контейнераас цаашаа үндсэндээ хашаа буунгууд төв зам байгаа. Толгойтын зам харагдана. За энэ зүүн талдаа бол Сонгон хайрхан дүүргийн одоо 4-19 дугаар орооны нутаг дэвсгэр байгаа. За урагшаага ингээд шууд Сонгон хайрхан дүүргийн мөн одоо 20 дугаар орооны нутаг дэвсгэр 38 дугаар орооны нутаг дэвсгэр ингээд хилэлж байгаа энэ хэсэг дээр ийм том бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа. Энэ ондоо багтаж энэ одоо хөрөнгө оруулалтын ажил хүлээж авах боломжтой гэж үзэж байгаа тийм. Манай нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Мөнхбат дарга энэ талаар та бас нэг дэлгэрэнгүй мэдээлэл энэ Сонгон хайрханчуудад өгөх нь зүг бахаа гэж бодож байна. За Улаанбаатар хотод баригдаж байгаа 2 дахь том талбай. Үндсэндээ бол олон улсын хэмжээний тэмцээн уралдаан, хөлбөмбөгийн тэмцээн уралдаан зохион байгуулах боломж бүрдсэн 2 дахь талбай. Хөлбөмбөгийн болон хөнгөн атлетик. Хоёрдугаар иргэдийн чөлөө цагаа зөв болсон өнгөрөх залуучуудын спортоор хичээл болцоог хангасан байгууламжуудыг бас хийж өгсөн байгаа. Нөгөө талдаа энэ талбайг одоо ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, за тэмцээн уралдаанд оролцож байгаа оролцогчдын одоо тэмцээнд орох бүхэл болцоог хангасан ийм байдлаар төлөвлөсөн байгаа. За уг төслийг бол Аглут гэж компани гүйцэтгэж байгаа. Энэ ондоо багтааж бүрэн ашиглалтанд оруулж хүлээлгэж өгнө. За нийт гэрээний дүн бол 8.5 тэрбум төгрөг. За 2025 онд санхүүжилт дүн бол 5 тэрбум төгрөг байгаа. Хугацаанд бид нар Сонгон хайрхан дүүргийн иргэдтэй. За энэ бол нийслэлийн бас иргэдэд зориулсан томоохон талбай. Тэгээд иргэдэд хүлээлгэж өгөх бэлэн болоод байгаа. Олон улсын зэрэглэлийн хөлбөмбөгийн болон хөнгөн атлетикийн тэмцээн уралдааныг явуулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо энэ ашиглалт дуусны дараа бол дүүрэг энэ ашиглалтыг хариуцсан нэгж байгуулах хэрэгтэй тийм үү. Тэгэхээр Батбар дарга бас одоо ингээд ашиглалтын өмнөх захиргаагаа байгуулад хөрөнгө оруулалтыг одоо ажлыг хүлээж авахаас өмнө захиалагчийн хувьд шаардлага тавих, за улсын комисс ажиллахаас өмнө дутуу хийж гүйцэтгэх, дутуу байгаа ажлуудыг одоо гүйцээлгэх ийм ашиглалтын өмнөх захиргаа байгуулах нь зөв бахаа гэж бодож байна. Энэ бол айл өрхүүд эн чи хэдэн айл байлаа мөн хоёроо 24 айлыг бид нар чөлөөлсөн 21 онд 24 айлыг чөлөөлөхөд хамгийн хүндрэлтэй байсан энэ тэр хойтлын одоо контейнер байгаа хэсгийн нүүрний игнэний айлуудыг чөлөөлөхөд нэлээд одоо зөвшөлтсөл хилцэл хийгдсэн. За тэр хойдол тарагдж байгаа бол 65 дугаар сургууль байгаа. За энэ зүүн талдаа үерийн одоо том усны жалга явж байгаа. Энэ жалгыг хүчтгэж бэхжүүлэх ажил гэж бас нэлээд том ажлууд хийгдсэн. За тэгээд энэ одоо хөлбөмбөгийн болон хөнгөн атлетикийн талбай ашиглалтанд орсноор одоо дараагийн хөнгөн атлетик хөлбөмбөгийн бас томоохон тамирчид, ирээдүйн тамирчид энд бэлтгэгдэнэ гэж бид найдаж байгаа. Түүнээс гадна хөлбөмбөгөөс гадна 3-ыг үржих 3 гэж сүүлийн үед бас манай одоо тэргүүлэх юм спорт болчиход байгаа. Энэ 3-ыг үржих 3-ын 3 энэ цэнхэр дэвсгэртэнүүд нь 3-ыг үржих 3-ын талбайнууд байгаа. Тэр хойно бас нэг талбай байгаа. Ногоон дэвсгэртэн нь болохоор юуны газрын теннисний ийм одоо талбай байгаа гэсэн ийм одоо зураг төлөвлөлттэй
гэдгийг та бүхэнд хэлье. Тэгээ сонгон хайрхан дүүрэгт энэхүү гадаа талбай байгуулагдсанараа сонгон хайрхан дүүрэгт хөнгөн атлетик хөлбөмбөгийн спорт хөгжих нэг ийм том боломж үрж байгаа. Ерөнхий улс хурлын сургууль болгоны бараг гадна талд хөлбөмбөгийн талбай байгаа. Энэ бол тэмцээн уралдаан явуулах зориулттай талбай гэж хэлж болно. Сая бид нар энэ сонгон хайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр бейсболын стадион байгуулахаар ингээд газрын чөлөөсөн гэдгээ түрүүн та бүхэнд хэлсэн. Тэгвэл ингээд сонгон хайрхан дүүрэгт хөлбөмбөгийн болон хөнгөн атлетикийн нөгөө талдаа бейсболын ийм олон улсын тэмцээн уралдаан явуулах юм одоо бүрэн боломжууд бүрдэж байгаа гэдгийг хэлье. За эдгээрийг баригдсны одоо бас давуу тал нь юу гэвэл ойр орчмынх нь газар үнд орж аж ахуй нэгж байгууллагууд барилга орон сууцны зориултаар айл өрхүүдээс худалдан авах улмаар ингээд орон сууцчих юм бас нэг нөхцлүүд бүрдэж байгаа гэдгийг бас онцолж хэлхийг хүсэж байна. Тэгээ газар чөлөөлөлт нь бидэнтэй зөвшөлтсөл хилцэлд орж газраа чөлөөлж өгсөн иргэд аж ахуй нэгжүүд бас талархал илэрхийлье. 2025 он бол нийслэл Улаанбаатар хотын хувьд 70 гаруй байршилд газар чөлөөлж байгаа. Тэгээ газрын тухай хууль болон Улаанбаатар хотыг орон сууц гэр ороолыг орон сууцчлуулах авто замын төвжирлийг бууруулах хуулийн заасны дагуу иргэд газар чөлөөлтөн дээр нийслэлийн газар зохион байгуулалтын албатай одоо хурдан ойлголцол зөвшөлтсөлд хүрч чадвал бүтээн байгуулалтын ажил илүү хурдтай явах боломжтой гэдгийг бас та бүхэнд хэлье. Тэгээ энэ маань нөгөө талдаа 20 минутын хот гэдэг энэ концепттай одоо нийцэж 20 минутын зайд сургууль нь байдаг, цэцэрлэг нь байдаг, амарт зугаалах, чөлөө цагаа өнгөрүүлэх ийм одоо орчин нөхцлүүдийг бүрдүүлэх ийм шатараатай ажлууд хийж байгаа гэдгийг бас та бүхэнд хэлье.